Hi Cheers. За мөн өнөөдөр та нартай зориулаад маш сонирхолтой бичлэг хүргэх гээд ингээд сууж байна. Өнөөдөр бол 1 сарын 29-ны 18 цаг 53 минут болж байна. Санаанд багтсан зүйл заяанд багтдаг гэдэг шиг 2026 онд 1 сар 2-3 хоногийн дараа дуусах чинь тий. Тэгээ цаана 11 сар үлдсэн байна. Тэгээ энэ 11 сарыг бид нар үр бүтээлтэй, амжилттай хийхийг хүссэн бүх зүйлсээ биелүүлэхийг хүсмээр байгаа шүү дээ. Байгаа хүн бол хүсэж байгаа. Би болохоор энийг арай бодит болгох үүднээс яах вэ гэж дотроо бодож исэн чинь цаанаасаа гэх юм уу 12 сарын сүүлээр над руу нэг Instagram хаяг холбогдоод танд ингээд календар бэлгэлсэн юм аа. Ингээд 12 зураг ингээд явуулаач гэхгүй юу. 12 зураг гэр чи 12 сар болгон дээр нэг юм зураг байдэн штэ. Тэгээ тэрэн дээр болохоор би зүгээр хаа хамаагүй зүгээр Pinterest-тэй татсан нэг Европ хүүхний тэгээ нэг гоё зураг таалагдангуудаа тэрийг ингээд тавихаар чи нэг юм тэр хүний хүсэл мөрөөдөл шиг санагдаад байхгүй юу. Яг тэр хүний бодит зураг. Энд тэр чинь уусаа бодит зураг штэ. А тэнгуүтээ би бодохдоо цаан чин ChatGPT гэдэг нэг сайхан найз байгаа юм чи тэрийг ашиглаад өөрөө хүсэл мөрөөдлийг цоо шинээр бүтээж болох юм байна гэж би бодсон. Тэрийг бас хэрэгжүүлж гин. За тэрийг юу гэхээр та нар ч гэсэн гоё санаа аваад үзээрэй заа. Би болохоор ChatGPT-ээр өөрийнхөө зургийг өгөөд намайг картун болгоод өгөө. За тэгээ картун болгочлаа. За тэгвэл энэ картуны ард ийм болгоод өгөө, ийм газар байлгаад өгөө, ийм хувц өмсгөөд өгөө, ийм гэдэг ингээд бүгдийн кодлоод команд өгсөн гэсэн үг. За тэгвэл ChatGPT яг миний хүсэл мөрөөдлөг бүгднийг сайхан хевлээд үүрэг даалгавар юм биелүүлээд өгсөө. Тэгэхээр 2026 онд биелүүлэхийг хүссэн 12 зураг энэ дотор байна гэсэн үг байхгүй. Энэ календар чинь бас гоё. Зэн хананд өлгцэн байгаа учраас сар болгоноор би ингээ эргүүлж байгаа штэ. Тэнгүүтээ би ч одоо энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэх ёстой штэ гэдэг хүн чинь бас нэг чармааж эхэлнэ дээ. За тэгэхээр ямар 12 зураг байгааг бүгдээрээ хамтдаа харцгаая. За эхний зураг нь болохоор энэ зураг байна. Пилатес байгааг та нар харж байна. За би болохоор амьдралдаа пилатесээр ерөөсөө хичээлж үзээгүй. За фитнесээр бол хичээлж байсан, балетээр бол хичээлж байсан, йогоор бол хичээлж байсан гэх мэтлээ. Тэнгүүд би пилатесаар хичээлж байгаагүй. Тэгээ өөрөө нэг одуудын тухай бичлэг ингээд судлаад явсан чинь Холливуудын одуудч дээр, Солонгосын одуудч дээр бүгдээрээ гоё сайхан байгаа. Би хаатай эмэгтэйчүүд. За ялангуяа Blackpink октоудч гэсэн бүгдээрээ дөрүүлээ пилатесаар хичээлд юм билээ. Пилатесаар хичээлж ингээд чинь биений бүх булчингаа ажиллуулж гэсэн үг байхгүй. Тэгээд би гэртээ хийхээс илүү яг төхөөрөмжн дээр багшийн заавраар, туршлагатай багшийн заавраар одоо тэр танхимд нь очиод уур амьсгалын гоё мэдрээд те үр бүтээлтэй өнгөрүүлэхүүднээс би пилатесаар хичээлье гэж бодож байгаа. За ядаж одоо юу гэдэг удаан хичээлэхгүй мэхэд ядаж 1 сар бүртгүүлээд 1 сар хичээллээд үзчихэл та тийм үстэй. Зүгээр бодож явснаас биелүүлчихэл та гэж бодоод за тэгээд үлдсэн 11 сарын аль нэгэнд нь би пилатесаар заавал хичээлнэ гэдэг мөрөөдөлтэй болсон байгаа. Энд тэгээ би шүү заяа чирэм үү шүү. За дараагийнх нь болохоор та нар ч гэсэн гоё санаа аваарай. За дараагийн зураг юу вэ? Энэ болохоор юу? Pinterest-ээс татсан зураг байна. Бус нь болохоор дандаа ChatGPT-гээр зохиосон зургууд байгаа шүү. За энэ болохоор ингээд та нар харах юм бол энэ өөрийгөө хайрал гэсэн тийм мөрөөдлийн самбар байгаа гэж ойлгож болно. Тэгээд ер нь өөрийгөө хайрал, өөрийнхөө эрүүл мэндэд анхаар, өөртөө цаг гаргадаг гогтхуунаар 6 ийм зургийг холбоод оруулсан байхгүй. Эхнийх нь болохоор та нар харах юм бол ийм лимонтой, цагаан гатай, алинтай ингээд ийм ногоо байгааз махны хажуугаар ногооны хэрэглээг бас нэмэгдүүлээд өөрөө гоё детокс хийгээд эрүүл мэндэд идэж ууж байгаа зүйлс дээр анхаарья гэдэг үднэс би энэ зургийг оруулсан. За дараагийнх нь болохоор ийм айгу гоё зураг. Энэ болохоор ингээд чимдантай зураг байхгүй. Ингээ аялж байгаа. Онгоцны бодол дээр байгаагаар дүрслүүлж харуулсан байгаа. Дараах нь болохоор мэдээж хүн болгонд мөнгө хэрэгтэй те. Мөнгөгүй бол амьдрал оршихгүй тийм юу гэмдэ. Илүү их одоо олон ажил амжуулсан онгоцон дотор ингээд суудсан эмэгтэй кофе ууж байгаа, ном уншиж байгаа, нэрний нүрэндээ маск тавьсан байна. Тэгэхээр хичнээн ингээд ажил гэж байгаа боловч аялж ясан ч тэр ажиллаж ясан ч тэр өөр харьс ажиллагаан дээр илүү анхаарах шүү мөөнө гэсэн утгаар яг уу арьс ажиллагаан дээр анхаардаг. Гэхдээ илүү их анхаарах шүү гэдэг үднэс би ийм мотивац авах үднэс энэ зургийг оруулсан. За дараагийнх нь болохоор дэр ор байгааз. Энэ зургийг би яагаад оруулсан бэхээр сайн нойроо аваарай гэдэг үднэс л өөртөө сануулах үднэс энэ зургийг оруулсан. Сайн унтаж амраарай гэдэг үднэс нойр бол аягүй чухал шүү дээ хүний амьдралын. Тэгээд 24 цагийн 8 цагийг бид нар унтаж өнгөрүүлдэг гэхээр чанартай нойр авч чадж байгаа билүү гэдгээ бид бас бодох хэрэгтэй тий. Окей. Тэгээд дараагийнх нь болохоор энэ Giselle Bündchen гэдэг загвар өмсгчийн зураг байна. Горхийн чимээг ингээд сонсонгоо бисал хийж байгаа. Тэгээ энэ болохоор өөртөө байх цагийг бас өөртөө цаг гаргаараа гэдэг үгнээс ер нь энэ өөртөө айгуу хангарсан. За дараах нь болохоор энэ бүр амар хөөрхөн заа. Энэ за би. Тэнгүүтээ миний нэг бор цамцтай болгосон baangууд би ChatGPT-д даалгавар өгөөд үгүй ийм ягаан цамцтай болго гэд. За тэгээ подкаст гэсэн. Тэгээ намайг ийм подкаст ийм студид ярьцлага өгж байгаа юм шигээр байлгаад өгөөч гэсэн. Тэгс чи айгуу хөөрхөн ийм зураг гаргаад ирсэн байхгүй. Би өөр ингээд YouTube бичлэг хийж байгаа. Өмнө нь болохоор зүгээр сэтгүүлд нэг ярьцлага өгч ирсэн маш олон жилийн өмнө. Тэрнээс хойш бол би ерөөсөө айлч одоо подкаст гэдэг юм уу, өөр YouTube-ийн ч гэдэг юм уу, ер нь бол нэг бичлэг энтерт ерөөсөө орж үзээгүй. Подкаст яг нэвтрүүлэгт орё гэдэг хүсэл мөрөөл надад бас нууцхан бас байдгийн. Тэр маань биелээсэ гэдэг үднээс би 2026 онд энэ зургийг оруулж гисэн. Хүн болгоны хүсэл мөрөөдөл өөр шүү дээ, тий? Зорилго бас өөр, тий?
За дараагийнх нь бол энэ аим хөөрхөн. За энэ зургийг би бас зохиосон тийм мотивацлог зураг байхгүй юу. Тэгэд өөрөөгөө юм ногоон дуу, номин дуу ч юм айгу гоё өнгийн намайг пижак өмсүүлэх гэдгсэн чинь өмсүүлчлээ. Одоо зураг авалтанд орж байгаа модель болгож байгаа юм шиг нэ зургийг минь болгоод өгөө гэд миний картин зураг. Гэхдээ энэ аим хөөрхөн болгоцсон лээ. Зүгээр энэ зургийн цаад санаа нь юу вэ гэхээр би 2026 онд аль нэг томоохон брендийн нүүр царайгаар ч юм уу эсвэл нэг рекламанд ч гэдэг юм уу тоглох үүднээс зүгээр ерөөж гэх юм уу нэг ийм зураг бас оруулчих гэж би бодоод энэ зургийг сонгосон байнамаа. За дараагийн за энэ бас аим хөөрхөн маш гоё бэлэгдэлтэй. За энэ болохоор 5 дугаар сар гэж байна. Энэ сарандаа их чухал биш. Зүгээр 2026-ада багтчихл байл одоо сар бол хамаагүй заа. Трен уулзалт хийж байгаагаар болгоод өгөөч гэсэн чинь маш олон охтуудыг болгоод тэгснэ ингэ чэри гэсэн самбартай аим хөөрхөн. За тэгээ би 2026 онд ялангуяа YouTube сууг маань 100,000 subscribe хүрэх юм бол би фэн уулзалт жижиг ч гэсэн хамаагүй заа. Хитгэн хүмүүсээс нь ч хамаагүй би фэн уулзалт хий гэж бодсон. Гэхдээ энэ санаа хаанаас төрсөн бэхээр надруу нэг хүн комментэр илүү хувь чатаар илүү мөнийгчээ тантай ингээд таны дэмждэг хүмүүс зөндөө байдгаа тэгээ тантай ингээд яг ингээд уулзаж үзэх юмсан тэгээ та ингээд гоё фэн уулзалт хийгээч гэхгүй юу тэгээ би тэндээ санаа авч нэр яагаад байж болохгүй гэж бодсон. За дараагийнх нь болохоор энэ бас их гоё бэлэгдэлтэй зураг байна. За ингээд цаана амар олон PR box-од байхгүй айгүй олон компаниудаас бэлгэнүүд ирсэн. Миний нэг Instagram дээр дагдаг нэг солонгос эмэгтэй байдаг байхгүй англиар амарлаг ярьдаг. Тэгээд маш олон брэндүүдтэй хамтарч ажилладаг. Тэнгүүд ингээ маш олон PR box-од ирээд тэдрийг ингээд бүр ингээ овоолцсон заяа. Тэгээ бүр марцсан гэж байгаа. За тэгээ одоо ингээ задлж үзье. Завтаа олсон дээрээ гэдэг. Unboxing бичлэгийг би харчаа. Ваа ямар гоё юм бэ гэдэг. Манай гэр бүл чинь 100 болгон хөдөө их аялдаг. Яг жинхэнэ family time тэнд байдаг байхгүй. Тэгэхээр яг тэрийг хөдөө цаана гэдэг. Бид дөрөв болохоор энэ жил төлөвлөлтөө өнгөрсөн жил архангаа орсон учраас энэ жил 2026 онд завхан уус орё гэсэн тийм бодолтой байгаа. Тэгээ тэрийгэ биелүүлгүүднээс гэр бүлэр ингээ аялж байгаа. Яг энэ зураг болохоор яг бодит зураг нь хөвсгөл давхуулсан зураг байхгүй юу. Тэгээ тэрийгэ картон болгоод манай охины зэрэг үл яг адилхан байхгүй. За ийм хөрхөн зураг байна. За дараагийн зураг байна шүү дээ. За энэ Blackpink-ийн тоглолтыг үзэж байгаа зураг байхгүй юу? Би ингээ аим хөөрхөн ингээ ягаан палаж өмссөн, ягаан барьцсан. Би тэгтээ Blackpink-ийн тоглолт арай дуус болоогүй гэж бодож ирсэн. Үзэх одоо зөндөл байгаа штэ гээл. Тэгээ уг нь надад 12 сард илүү 11 сард манай төрсөн ахтахгүй мөн хойл Blackpink-ийн тоглолтыг үзээ. Чи билетүүд одоо хаана вэ? Аль усад байна чи яач тэгээ хоёул хамт ингээ аялын маялыг хэлэхгүй юу? Хамт тоглолтыг үзье гэдэг уг нь надад хэлсэн. Гэхдээ тэрийг би ажил хэрэгж болгож одоо хаана тоглож байна инээ тэрийг сайн судалж мудлаа л те онгоцны тийз инээ тэрийг нь ерөөс ингээд ажил хэрэг болгож чадаагүй байсаар байтал 3 хоногийн өмнө лөө Blackpink-ийн Deadline гэдэг тоглолт албан ёсоор дууссан Хонконгт тоглолтоо хийгээд дууссан. Тэгэхээр би очирсан гэсэн биелүүлж чадаагүй. Blackpink-ийн тоглолтыг би үзэж чадаагүй юм байжээ. Тэгвэл би 2026 онд яг Blackpink шиг хин нэгэн алдартны дэлхийн алдартны тоглолтыг үзнэ гэд өрөөчий. Зүгээр өрөөгөөд хэдүүлээ. Энэ өсөл мөрөөдөл биелэх баха. За энэ бол биелэх боломжтой бас мөрөөдөл байгаа. За миний хувьд болохоор би 2012 онд анх Бээжинд очоод Бээжингийн гадаад хэлний их сургуульд болохоор 3 жил сурсан. Сургууль байна. Тэгээд энэ сургуулийг би 2015 оноос хойш ерөөс очиагүй байхгүй юу. Тэгээд 11 жил очиагүй. Хаяа би аягүй зүудэлтгээс энэ сургууль дээр очсон байна. Ангийнхантайгаа уулзж ийн гэл би ер нь аягүй сандаг энэ сургуулаа. Тэгээд сургуульд маань хэр том болсон байна, өөрчлөгдсөн зүйл юу байна гэл сургуулаа очиж үзэх тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ нөхөртөө ч гэсэн хэлсэн. Тэгээ нөхөр маань маш их дэмжсэн. Тэгээ бүр сургууль дээр би бүр 2 кампус таахгүй. Очоо сайхан бүгдийг хараад би миний бараг нулимс гооч баха. Тэгээ би сургуулиар очиж сургуулийн гадаа зураг даруулна гэд ийм зургийг бүтээлгсэн ChatGPT-гээр. Ер нь бол 3 сар гарчгаар Бээжинд айгүй их дулаарчдаг байхгүй. Ер нь хаврын улирал бүр сезон ингээд орчдөг. Тэгэхээр дулаахан байж байгаа учраас би ийм цагаан бодолк өмсүүлээд ийм зураг даруулна гэсэн хүсэл мөрөөдөл. За энэ бол биелнэ. Энэ ойлгомжтой. Гой сургууль шүү. За дараагийн 10 дахь зураг заяа. За энэ яг ямар зорилготой зураг вэ гэхээр нэгэн хэвийн гэхээсээ илүү нэг олон жил энгийн даруй би ч ер нь их тийм амар тийм стил имиж хөөгд байдаг байхгүй яг тийм casual тэ энгийн уцаалдаг. Яг нөгөө шинэ жил мэлэрлийн юм гэлцэл болно гэхээс яг өдөр тутамдаа би яг л маш энгийн уцалдаг. Стил талаас бол яг тийм стил хөөгд байдаггүй, тренд хөөгдөггүй. Би 2026 онд болохоор стилээ жоохон өөрчлөе гэж бодож төлөвлөж байгаа. Илүү жоохон стилийг тэ Instagram-ийн reel дээр одоо хувцас ингээд өмсөж сольж байгаа тийм бичлэг хийх юмсан гэж би боддог байхгүй дандаа. Тиймэрхүү контент бас үргэе да. Тэгээ энэ бас биелэх боломжтой. За дараагийнх нь бол бас биелэх боломжтой. Гэхдээ өөрөө хийчих юм бол Pinterest-ээс татсан юм 6 зураг байхгүй яг бодит. Энэ 6 зургийг холбоод
ChatGPT руу явуулаад дээр нь ингээд cherry гэд бичгтэй болгоод өгөөч гэсэн чинь айгүй хөөрхөн Barbie-ний хэлбэртэй юм шиг юм загвартай хөөрхөн cherry гэд бичгтэй болгоцсон. Би зүгээр inspire авах үүднээс санаа авах үүднээс ийм 6 зураг оруулсан. Заавал ийм гэсэн үг ш. За нэг нь болохоор ийм кочлогдууч юм шиг тэгсэн ингээд cherry-ний аим гоё юм гар шигтгэмэлтэй богц байгаа байхгүй. Энэ болохоор ингээд хаашаач авч явсан юм хөөрхөн цүнх байгаа. Материал нь нэг юм гар нүрний алчуур шиг гэх юм уу. Уутай tote bag гэж ярьдаг тий. За энэ ийм хүү ээж болно. Tote bag нь энэ хажуудаа хэрэгтэй юмнууд ингээ хийчдэг. Ийм өнгөлөг байх юм уу ингээ заврыг би зүгээр эндээс ингээ өнгөлөг вау гэд нэг юм шинэ хурц тод өнгөнүүд их гоё байдаг шүү дээ. Өөрийгөөс тийм merchтэй болъё гэж боддог байхгүй. Тэг хүмүүс ч гэсэн намайг merchтэй болооч ээ гэж ярьдгийн. Би тэндээ гэж бодож явсан. Гэхдээ 2026 онд би биелүүлмээр байгаа байхгүй. Ядаж ийм ойдлын газартай хамтраач юм эсвэл нэг хүмүүс ингээд өөрсдөө ингээд цүнх кочлогч юм юу ч гэдэг хийдэг байлаа гэхэд тэрэн дээр нь би өөрхөн одоо дизайныг тэ санаагаа жоохон хийлээд уусгаад хоёр талаасаа ингээд win тэ аль альнууд хамтраад нэг гоё merch гаргаад тэгээд намайг үздэг дэмждэг хүмүүс маань тэрийг гоё худалдаж аваад тэгээд тэрийг ингээд хандгинж хатгалдаг байвал гэж би бодсон. Тэгээ энэ хүсэл мөрөөдөл бас биелэн махаа. За дараагийнх нь болохоор энэ 2026 онд заавал биелэх мөрөөдөл байгаа. Энэ бол угаасаа биелэн ойлгомжтой. Зүгээр харин хэдэн сард вэ гэдэг вэ? Одоо сард хийдэг бичлэгээрээ ч гэдэг юм уу. Яг тэр байдлаараа явах юм бол би 2026 оны 12 сард silver buttonтай болох юм билээ. Хамгийн гол нь зүгээр би 12 сард авахаас илүү наана би өөр хичээх юм бол зуны улиралд авах боломжтой байхгүй. Тэгээд өмнөх хүсэлтэйгээ нийлүүлээд ярих юм бол 100,000 subscribers-та болчих юм бол silver button-тай болоод фэн уудалтаа хийнэ гэж яриад байгаа шүү дээ. Энэ хүсэл мөрөөдлөө би илүү гоё зуны улиралд хийх үднээс юм цаана юм гоё зуны юг харуулсан. За тийм байна да. За ингээд дууссан байна 12 сар. Бид нар санаа авч болохоор бид нар заавал календар биш юм а гэхэд ядаж ингээд жижигхэн ингээд хөвлөө гаргацсан ч болно шүү дээ. Жижигхэн хөвлөөд 12 хүсэл мөрөөдлөө энэ том самбар дээр ингээд наагаад ингээд авч бас болохоор байгаа байхгүй. Бид нар ChatGPT гэдэг энэ хиймэл оюун ухааныг ашиглах хэрэгтэй байна. Яг зөөр ингээд ашиглах юм бол ChatGPT ч айгүй сайн найз шүү дээ. Маш олон хүмүүс энэ гой санааг хэрэгжүүлээсээ бичлэг маань хэрэгтэй байж чадсан бол энэ бичлэгийн доор комментээс зүрхэн эможи зөндөө их үлдээгээрээ. За тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.